Сайн бацгаана уу? Туугис ТV яг байгаагаараа подкастад тавтай морил. За манай өнөөдрийн энэ удаагийн дугаарын зочин маань Чех улсаас оролцож байгаа. Наранхуу авахтай мөнгөн чимэг буюу мөнгөө манаагаамаа. За мөнгөөгөө яагаад бас урьдсан шалтгаанаас эхлээд хэлье гэж бодлоо. Мөнгөө маань маш их гоо сайхны одоо тий бараа бүтээгдэхүүнийг одоо албан ёсны төлөөлөгч нь болоо Чех улсад зардаг. Тэгээд тэрийгэ маш их гой рэл хийдэг. Авахгүй байхын аргагүй болтол рэл хийдэг. Тэгээд мөнгөө маань үзэгчдэд бас өөрийгөө танилцуулаад өөрийнхөө одоо тий хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар бас яриасай гэж хүсээд урьсан юм аа. Урилгын минь хүлээж авсанд баярлалаа мөнгөөдөө. За Баярлалаа. За намайг мөнгөн чимгэдэг. Би Чех улсад амьдраад 20 жил болсон байна. Нэг мэдсэн. Тэгээд 3 хүүхэдтэй нөхөртөөгөө тэгээд амьдарч байна. Одоогоор хийж байгаа ажил гэвэл суши хийж байна. Яг үндсэн ажил маань хажуугаар нь гоо сайхны брендийг сурталчилж хүмүүс таниулдаг байгаа. За ийм ажил хийдгээ. Дээрээс нь би өөрөө арьсан урлын мэргэжилтэй болохоор бас хүүхдүүдэд бас сүүлийн сар хичээл гэх юм уу эсвэл нэг ивент маягаар зургийн талаар жоохон хичээл заах шиг болсон. Тэгэл тэр маань одоохонд амжилттай 2 удаа амжилттай болсон. Удахгүй үргэлжлээд дараагийнхаа өдрүүдийг гарах баха гэж үжин тэгээд. Тэр зургийн чин талаар бас хоёлоо хөөрхөн бичлэг оруулж болох юм уу? Олон нийтэд цацаж олног бол хоёлоо оруулъя бас дундуур нь гоё санагддаг байна. Тэ? Ямар гоо мелон хийж байна. Зураач хүүхдүүд харж байна. Тэр ямар байгууллагатай хамтарч бас тэр зургийнхаа хичээлийг заадаг. Ер нь байгууллага юм уу? Одоо эсвэл холбоо юм уу? Яг юу вэ? Бас тэр тухайс жоох эхлээд ярилцъя тхөө. Энэ болохоор хувийн компани. Монгол улсынхаа одоо хүмүүст ойртож үйлчлэн гэсэн Монголс гэдэг нэртэй Монгол төвийн одоо нэлээд урт нэрийг хатсаад ерөнхийдөө Монгол төв болгож өөрчилсөн байлээ. Тэрнээс одоо хүмүүсийн гадаад пассвортны сунгалт ингээ бүх карго наашаа цаашаа зөв эсвэл Монголоос худалдан авалт хийгээ нөгөө шууд тэр компаниар дамжуулан одоо хэрэглэгчтэй шууд хүргэх замаар тэрийг хийж байгаа юм билээ. Ерөнхийдөө монголчуудынхаа тусламжийг илүү ойрхон болгож өгч байгаа юм билээ. Амбассадтай хамтарч ерөнхийдөө үйл ажиллагаа явуулд юм бол гэсэн чинь арай тусдаа гэхдээ ямарсан хамтралтай одоо гадаад пассвортаа бол чөлөөтэй захиалаад авах хэрэгтэй. Иргэний үн өмлөх хүүхэд 16 нас хүрээд иргэний өмнөх авч байгаа тэнд нь хүртэл ингээд шууд холбогдож өгдөг юм билээ. За тэгвэл бас сонирхолтой юм байна. Тэгвэл бас наад Монгол төвийн чин талаар хэрвээ бас манай подкастт тусгай орж ярих хүн байвал бас оруулахад би бэлэн байгаа шүү гэдгээ энэ дашрамдаа хэлчихье. За тэгээ хоёулаа үндсэн сэдвүүрөөр оръё. За манай мөнгөгийн хувьд гоо сайхны ерөнхийдөө чиний хобби штэ. Маш их гоо сайхны гой зөвлөгөөг өгдөг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг маш гоёор ингэж надад гэхэд тайлбарлаж өгдөг. Би бол гоо сайхандаа хөндлөнгийн хүн. Чи намайг бол маш сайн мэднэ. Тэгэхэд мөнгөөгийнхөө буйнд сүүлийн хэдэн жил мөнгөө юуг түгээж би түүгийг аваад өдий хөрлөө. За тэгээд сүүлд оруулж ирсэн. Одоо над руу ирж байгаа одоо бараа бүтээгдэхүүнийхаа тухай бас мэдээллийг бусдад хоёулаа хүргэе гэж бодлоо. Би одоо 4 жил гоо сайхны одоо бүтээгдэхүүн сурталчлаад удсан байна. Бүр 4 жил болсон байна. Энэ хугацаандаас алдаж оноод суралцаад маш их юм сурдаг болсон. Тэгээд гоо сайхны мэдээлэлтэй маш их болж байгаа. Тэгээд хэдийн сургуультанд сураагүй ч гэсэндээ ерөнхий ойлголттой болчихсон. Тэгээд өөрөө бас давхар хэрэглээ, туршиж үзээ, таалагдсан бүтээгдэхүүнтэй хүмүүст ингээд сонирхолтой байгаа. Хамгийн сүүлд оруулж ирсэн гэсэн чинь оноос хойш оруулж ирсэн. Одоо бараг 5 сар болж байгаа юм байна.
Энэ маань болохоор цоо шинхэн брэнд саран цэцгийн буюу Сара брэнд байгаа. Тэгээ Монгол хүүхнийхээ гаргасан энэхүү брендийг патентд явуулсан арилгатай бүр албан ёсоор хятад эрхтэй хийлгээд бүр монголчууд байтугай дэлхийд гарах зорилготой явж байгаа энэ бүхний дэмжиж бас гоё монгол бүтээгдэхүүнүүдийг дэлхийд гаргахыг гэсэн зорилгоор Чех улс руу Чехэд байгаа монголчуудаа одоогоор их түгээгээ явж байгаа. Бодохгүй Чех хүмүүстэй хүртэл түгээгээд орчуулгыг хийгээд ингээд бүх хүмүүстэй бэлэн зарах боломжтой болсондоо бас баяртай байгаа. Бодохгүй тэгээд дэлхийн зах дээр Сара брэнд гэдэг тодроод гараад ирэх байхаа. Тэр болтол бүгдээр хамтдаа үнэн хэрэглэгч нь байгаад улам илүү сайхан хөгжөө явъя гэж бодож байна. Өшөө олон боломжууд үнэхээр зөндөө байгаа. Одохгүй 6 сарын 1-нд Аздан тодруулах гэж байгаа. Сара брэнд маань Монголоос 6 сарын 1-нд хүүхд эцэг эхчүүд гэдэг шинэ оныг их үсгийн баярын тохиолдуулан тийм бэлэгтэй хөдөлთა зарлагдаад тэр маань одоо өнөөдөр бүх одоо оролцсон гишүүд гэхээс надаас худалдаа авалт хийсэн шинэ хүмүүстэй одоо суглааны эрхийг одоо бүгдийн бүртгүүлээ оруулаа явуулсан ба. Удахгүй тэгээд Аз одны юндаас шалгараад гараад ирэх хаа. Тэгээд Сара брэндээ сурчилтаагаа бас үнэхээр баяртай байна. Үнэхээр гоё бүтээгдэхүүнүүд байгаа. Би өөрөө хэрэглээд бас товшаад өөр дээрээ хэрэглээ явж байгаа. За яг одоогоор бол байгаа нь ерөнхий чиг шилүүх материал бүтээгдэхүүнүүд байдаг. Ерөөсөө арсны гол суурь нь нэг арсны одоо хүнээс нь цэвэрлэх арсын суур бүтээгдэхүүн маш чухал байдаг болохоор суур бүтээгдэхүүнээр төвлөрөөд явж байгаа тийм компани байгаа. За. Сара брэндийн одоо чиний одоо реклам сурчлагаа байвал хоёлаа бас энэ дундуура тавина гэж бодож байна. Ягаад гэвэл одоо ямар гоо сайхны юугаа яаж хэрэглэх ч юм уу чиний зааварч байж болно, рээлж байж болно. Гэхдээ бас чанартай бичлэг байвал бас чиний постэр зурагнууд байвал хоёлаас энэ дундуура тавья. Дээрэс нь ягаад Сара брэндийг хэрэглэх болсон юм? Чи өөрөө тэр талаар бас сонирх юм. Би одоо олон жил нөгөө бүтээгдэхүүн хэрэглэж явах явцтай юм гэж өөрийн туршлагыг л хуваалцсан. Би болохоор яг өөрийнхөө мэдэрч турснаар болохоор гой бүтээгдэхүүн, үнэтэй бүтээгдэхүүн, бүр үнэхээр чанартай бүтээгдэхүүн байж болно. Харин тууштай хэрэглээ нь аягүй чухал юм байна. Өдөр тутам ярьсаа арчилж ээж энэ хүний нүүр царай гэдэг чинь өөрөө дотроос гэрэлтэх ёстой гэдгийг л сайн мэдэрч авсан. Тэгэхээр тууштай хэрэглээ. Өнөөдөр хэрэглэж байгаа маргааш хайчих юм бол тэр чинь тууштай хэрэглээ биш учраас өдөр болгоны арчилгаа сувилгаан дээр энэ арс чинь өөрөө гэрэлтэж, гэгээ орж, өвчлөө батсаж ингээд одоо хөгшрөх тусам өвчлөө үүсдэг болохоор одоо 40 гарсан надад болохоор маш их арчилгаа шаардлагатай учраас аль болох энэ 30 насны дээрээ л үлдэхийг хичээж байна. Тэгээ өвчлөө багтай чанга арстай байхын тулд өдөр болгоны арчилгаа чухал учраас одоо хаанаас ямар бүтээгдэхүүн авах нь юу нь бол чухал биш болчиход байна. Яагаад гэвэл бүх бүтээгдэхүүний найрлага ерөнхийдөө төстэй болсон. Одоо нөгөө шинжлэх ухаан дээрээ гаргаад орц найрлагууд нь хүний арсанд ямар л бүтээгдэхүүн сайн байна, ямар л орц найрлага сайн байна гэдгийг одоо сүүлийн үед гарч байгаа бүх бүтээгдэхүүн бүгдийг шингээж өгдөг болохоор одоо хамгийн анхны зүгээр нэг ингийн тос авч хэлж ийсэн. Одоо сүүлийн технологиор ургамлын орц найрлагатай бүгд л ургамлаас гаргаж авсан охиор хийж байгаа учраас бүгд итгэх юм болохоор ерөнхийдөө яг давуу тал гэх юм бол өдөр тутмын ажиллагаагаа яс хийгээч л гэдэг л байгаа байхгүй юу. Тэгжил юм бол энэ маань нүүр рүү ятгай бүх арьс ажиллагааны бүтээгдэхүүнүүд үнэхээр сайн. Яг аль нь муу аль нь сайн гэж бодгийг хэлэхгүй бүх бүтээгдэхүүн шинжлэж байгаа гэдэг дээр л гол байна л да. Тэгээд надад бас нэг давуу тал нь гэх юм бол ингэж санагдсан л та. Би одоо Renasel одоо тэг бүгдийг л хэрэгжилж явлаа штэ. Чи хоёр бол хоёлаа. Тэгэхдээ тэднийг бодвол нөгөө өдөр тутамдаа хэрэглэн гэдэг байгаа чинь нэг утга нь үнэн боломж юм байгаа даа. Хүн үнэтэй имийг авчаад хайрлах хэцүү байх хэцүү. За тэгээд олон хэрэглэхээр бас амьдралд ингээд санхүү бол бас хөөрхөн явдаг штэ тий. За яг нэг амар ингэж явдггүй гэж хүмүүс боддог. Үгүй байхгүй гоо сайхан чинь яг зэрэг аваад зэрэг дуустдаг. Нэг авахта нэг бас нилээ ингээд аваад тэр нь ингээд
бас зэрэг дуустдаг учраас байнгын хайр найргүй хэрэгжилж явахдаа бас тэрэндээ бас чанарыг өгж явах ёстой юм болоо. Тэгэхээр надад бол өстой Сара Берендийг аваад хайр найргүй хэрэглэе гэдэг нэг бодол төрсөн. Үнэн нь боломжтой санагцаа. Хоёулаа чи өчигдөр би бас Азтанд оролцсон явж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ авж явах явцдаа би ингээ маш олон юмыг чамаас авсан шүү. Тэгэхэд ингээд үнэн айгүй боломжтой санагдсан. Тэгээд бас чамд бас энэ тухай бас нэг баярлалаа гэдэг үгийг хэлмээр санагдсан. Яагаад тэгэхээр миний хувьд ингээд дэлгүүрүүдээр яваад ингээд авахд яг үнэндээ бол нэрэ манай энэ Европод байхгүй тий адилхан орц найрлагатай мөртлөө нэг ширхэг тосол дор хаяж 50-60 евро байдаг шүү дээ. Тэгэхээр чин эдний юмнуудыг ингээд нийлүүлээд нийллээ их юмнуудыг авсан надад үнэн боломжтой санагдсан. Тэгэхээр чамд яагаад баярлах ёстой вэ гэхээр гадаадад байгаа Монгол бүсгүйчүүдтэй тэр тусмаа Европт байгаа хүмүүс бол над чиг ингээд захиалаад авч болно. Би Германаас чамаас авч штэ. Тэр шиг шуудангийнхаа мөнгийг экстра нэмж төлөөд авахд боломжтой. Тэр боломжийг бас ингээд олгож байгаа чамд бас баярлах хэрэгтэй юм болов. Нэх амар бол үнэтэй зарахгүй те ингээд албан ёсны суурин төлөөлөгч гэдэг утгаараа Монголд байгаа үн дээрээ ингээд зөвхөн шуудангийн үнийг нэмээд албан ёсны төлөөлөгчөө чи хийж байгаа байхгүй. Мэдээж Монголоос нааш ирэх ачаа барааны үн орон тэрийг нэмсэн. Гэхдээ бидэндээ боломжийн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр боломжийг ингээд олон хүүхнүүд хүртээсээ түгээгээсээ гэдэг утгаар би чамайг бүр оруулмаар санагдаж, яриулмаар санагдаж байгаа. Чамд хамгийн таалагддаг бүтээгдэхүүн ойрхон байна уу? Үзээ л та яг юу вэ? Юу нь гой санагдаж байна жишээ. Хамгийн сүүлд орж ирсэн гэхээс илүү урд нь хамгийн түрүү байсан бүтээгдэхүүнээс надад хамгийн их сонирхолтой санагдсан тийм. Гарны тис маш их таалагдсан. За, ийм цавхаад юм тийм. Тэгээд парфюмтэй гэсэн байхгүй. Би нөгөө парфюм төрөх чаддгүй. Төрөх чаддгүй. Тэгээд амар багаар хэрэгэлсэн ч бүр хаяал хэрэгэлдэг байхгүй. Тэгсэн чинь энэний парфюм гэсэн чинь баг өнөр нь айгүй гой мөртлөө тийм хашил өгөх хэмжээний тийм гой юу байгаагүй. Хурц байгаа. Гэсэн мөртлөө гой айгүй гой шимбдэг. Солонгос тостой хайцуулах юм бол бас арсанд шууд одоо солонгос тоснууд чинь арсанд ингээд төрхөн гот ингээд шингээл ингээд айгаа хуурай биш мэдрэмж авдсан шүү дээ. Тэгсэн мөртлөө чиглээ. Эднийх бас яг адилхан тийм мэдрэмж өгсөн. Тэгээ гарааны хувьд маш том савлгаатай. Тэгээ бас хөөгийн хувьд ч бас хэмнэлтэй. Дээрээс нь парфюмтай гэсэн мөртлөө маш гой зөвлөл өнөртэй байсан. Тэгээд таалагдсан бүр үнэхээр таадна. Яа би Европын гарны тоснуудыг хэрэгжилж үзсэн болооч ёо гаранд наалдаа саалтгүй бүр ингээд тослогтойгоо тэгсэн мөртлөө тааш нь дахиад нөгөө гараа буцаал ингээд хагардаг. Энд яг өвлийн хавар намрын үйл миний гар хуурайшаа хагарчдаг байхгүй. Тэгээ энэ тосыг төрөхөд бас айгүй гоо сэтгэл ханамжтай болсон. Тэгээ энэ тос байгаа. Хамгийн сүүлд ирсэн гой мист ирсэн. Тэр мистүүд нь болохоор тэр мист чинь намайг жинхэнэ гжигдсэн шүү. Тэр нэрээ цацаа ямар жижигхэн салгаатай юм бэ гэж гайхаад харсан чи солонгос бүтээгдэхүүний тэр савлгаатай яг ижилхэн мөртлөө савлгаан жижиг юм байна. Тэгэхээр маш жижиг юм шиг мөртлөө адилхан хэмжээтэй байсан уу тий? Адилхан хэмжээтэй ороод тэгээд дээрэс нь цацралт нь яг нөгөө нэг яг бүр усыг ингээд бүр гоё ингээд шууд нөгөө ингээ буударч ингээ нөөрөн дээр буудаг болохоор цацалт гой цацарч ингээ энэ зоныг бол тий би ч бүр цацарч ингээ цацдаг мистний одоо бүр эрэл хайгуулда гарлаа би ч одоо чамаас огцом ингээ юм авахта мистийг 3 мураар навж байгаа юм. Яагаад тэгэхээр штэ би өөрөө мистэнд яг ингээ бороо норж байгаа юм шиг цацдаг нөхөр ахгүй бараг тэгж донтцсон ч гэж хэлж болохоор ингээ мейкапны араас цацахгүй байх гэж байхгүй мистний ингээ хоббитой. Тэгээд би сая энэ Германыхаа одоо ингээ Муллер, Дуглас гэл ингээ дэлгүүрүүдээр явж бас дэмэрч хүртэл орсон зай. Тэгээд би ингээ яг мистнуудыг хайсан чинь зарим нь ингээ айгүй муухай хорц үнэртэй мист ингээ надад таалагддаггүй байхгүй. Ингээ нүдний нулимс гарах ч юм уу эсвэл нэг юм нэг хамранд би өөрөө хорц өнөрөнд дургу хүн байхгүй бас парфюм цацчихулдаг ч гэсэн тэр мистний үнэрийг би авч чаддаггүй юм байхгүй. Тэгээд ерөөсөө надад таалагдах мист байхгүй. Би одоо ингээд сүүлийнхаа мистийг гаманжсэн чинь чи чинь зүгээр л өстэй нөгөө миний хүсчээснээр зүгээр бороо орж байгаа юм шиг цацаал тэнцээ чинь рел хийгээд болдгоо. Тэнгүүт нь би чамруу залгасан шүү. Үгүй наад мист чинь аль байгаа мó байгаа. За одоо өстэй авъя гэл тэ хоёлаа. Тэгээ энэ мистнээс эхлүүлээд ингээд чиний ингээд хийсэн релнүүд чи ингээд хүмүүст бол маш хүрдэг. Чамааг бол
гоо сайхны чиглэлээр одоо чихийн парагда бол улсын нийслэл парагд амьдардаг шүү дээ. Манай мөнгөө чинь тэнд бол ер нь хавийн хүүхнүүд нь бол андахгүй бүгд мэднэ 20 жил чихэд амьдарсан хүний хувьд. Тэгэхээр зэрэг энэ мэдчлэнгээр ингээ гоо сайхныхаа юмнуудыг чи бол өөрөө маш гоё сортчилдаг. Яагаад би подкастэнд оруулсан бэ гэхээр чамайг мэдхгүй өөр оронд байгаа өөр хүмүүстэй холбож өгье гэж бодсон байхгүй. Одоо жишээлбэл подкаста би бол ингээд өөр тийш нь өөрөө ингээд бахан шеэр хийчдэг хүн байгаа. Тэр дотроос нэг хүн хараад үе гоо сайхны гоё юм авъя гэж бодчихсон чи энд ингээд бэлэн ингээд гоё зардаг юм монгол хүн байд юм биш үү? Тэгвэл гоё тайлбарлуулаад авъя гэхэд найдвартай. Манай мөнгөө бол одоо би Чехаас бол маш олон удаа чамаас юм авч ирсэн тий. Тэд ерөөсөө яг ингээл гэрээ хаяг шуудангаар ирдэг, цаанаас нь шуудангаа хянчдаг, ингээд найдвартай байдаг болохоор ер нь бол чамайг бас ингээ олон хүмүүс мэдэж аваасай гэж хүсэж байгаамаа. За мөнгөгийн маань хувьд сүшиний чи ажлыг бас яриулъя тэхүү. Чи одоо сүшиг хэдэн жил хийч вэ? Нилээ удажчлаа тий. Сүшийн дараа одоо 2 жил хагас болох гэж байна. Тийм. Бас л удаа хийсэн. Ингээд бас сурах гэж бас их чардаасаа айгүйх нөө хүч хөдөлмөр авах гэж нэлээ. Тэгээд одоогор бол яг нөө дэлгүүр дотор шууд хийгээд тавьдаг тийм сүшиний газар ажилладаг байхгүй. Маш энгийн өөрөө яг бодлогч нь хийдэг болохоор хийгээл өөрөө сүшинүүдийг тавиал ярилхын наагаал ингээд яг л тавьдаг. Яг хүн аваад итгэхэд л бэлэн болж тавьдаг гэсэн. Тэрэн дээрээ нэг 8 цаг ажилладаг болохоор бас гайгүй. Өдрийн зөвхөн өглөөний ээлжтэй хүүхдтэй хүмүүст айгүй боломжийн цагтай. Өглөө 7-оос 15:30 хүртэл ажиллаа дунд нэг цайны цагтай. Тэгэл аппликейшн дээр өөрийгөө хянаал ажилдаа яваал менежертэй холбогдоод явждаг. Ерөөсөө дарамт байдаг бас маш гоё тийм. Ерөнхийдөө яг ээжүүдэд тохирох ажил гэж бодож байна. Ерөөсөө хүн одоо тэгээд гал дээр юу хийх вэ гам ерөнхийдөө бодоол агшаандаа тийм. Агшаачтай л Эний хийсэн гоё бас сүшинүүдийн зургийг бас энэ бичлэгний хавсаргамаар санагдлаа. Ягаад тэгэхээр бас тэр сүшинүүд ингээд лангуун дээр хийсэн сүшинүүдийг чинь одоо видео коллоор харуулж ирсэн. Маш гоё харагдтiin байлаа. Тэгээд тэдрийг бас надад өгөөрэй нэмэлтээр би бас гоё тавьмаар байна. Манай монгол хүмүүс ч бүгд л ингээд маш гоё гарын дүүтэй юмыг чаддаг, чадварлаг байдаг учраас манай мөнгөгийн хувьд бол үндсэн ажил бол ингээд сүшиг хийдэг боловч хажуугаар нь өөрөө гоо сайхны хоббитой хажуугаар нь бизнес хийж байгаа ийм бүсгүй байгаамаа. За тэгээд чиний хувьд хэлэх юм юу вэ? Өөрийнхөө брэндийнхаа хувьд сурталчлах юм юу вэ? Гоо сайхныхаа одоо тэгээд бүх хэрэглэгч маань одоо үнэхээр Сара брендийн бүтээгдэхүүний нэг авсан хүн босож ирэх байх гэж би бодож байна. Ягаад гэвэл маш гоё чанартай бүтээгдэхүүн байгаа. Дээрээс нь үнэх хямд олон улсын стандарт хангасан орц найрлагаар хийж байгаа болохоор би бол аав бардам бас хэлэхэд таатай байгаа. Бодгоо тэгээ өшөө олон өргөжж олон дэлгүүрүүд дээр бас тавья гэж бодож байгаа. Олон хамтрагчтай болоод би бүр Европ дээр үнэхээр баярлах баха. Маш олон хүмүүс бас борлуулагч болоо өөрийнхөө хувийн амьдралыг бас дээшлүүлээсэй л гэж бодож байна. Ганцаараа бас иймэргүй байна. Маш олоолаа олоосэй гэж бодож байна. Бодгоо ирэх нь гараад ирчүүл бүр лөө Европынхаа зах зээл рүү бүр дэлгүүрлүүд рүү ороод ирээсэй л гэж бодож байна. Явахгүй тэр цаг бол удахгүй ирэх баха. Манай Сара дарга маань өөрөө айгүй гадаар явж одоо олон улсын зах зээл рүү бол яг ханцугаа шимлээ орцсон явж байгаа юм билээ. Нэр гэж бодож. Тэгээ та нас авч хэрглэж үзээрэй. Ер нь бол их гомдоод авахгүй. Европын бүтээгдэхүүнтэй энэ зэрэгцгүй сайхан бүтээгдэхүүн байгаа шүү гэж хэлье. За тийм ээ. Би бол одоо яг ингээд нэг одоо ингээд сет мэтэ ирээд хэрэглээд үзээд гоё явах юм бол салахгүй хаа. Ягаад гэвэл нэг л юм хэрэглэх дуртай хүн шүү дээ. Ер нь бол гэхдээ чамаг юу санд болгоод тэрийг нь хэрэгжилчдэг болохоор надад хамаар байдаг л та. Ягаад гэвэл би одоо энэ яах бол тэр яах бол гэж ингэж энэ тентгийн юмнуудыг харж явжснаас чиний хэлсэн зөвлөсөн юмнуудыг гоё арьсанд болоод байдаг болохоор тэрийг хэрэглэх дуртай байдаг. За хүүхдүүдийн хувьд одоо сургууль цэцэрлэг гэд яваад байна шүү дээ тий. За танаа хүний хувьд бас чехтай ажил хийдэг. Ер нь гэр бүлийн хувьд ингээд гэр бүлээрээ гадаадад амьдрах ер нь чиний хувьд ямар санагддаг вэ? Ингээд Монголд байгаагаас ер нь ялгаа нь юу вэ? Давуу тал нь юу вэ? Бас за Монгол
Монголдо бол гоё л илгүй яхаа. Монголд байвал Аха. бас арай өөр чинь арай өөр хүмүүжил бас сурхал байсан баг. Гэтэ ерөнхийдөө Европт одоо нэгэнт одоо гэр бүлээ зохиогоод эндээсээ хүүхдүүдэд төрүүлээ гэдэг боломж. Одоо манай хамгийн том 13 настай болсон. Тэгээд дунд охин маань 8 настай, бага охин маань 5 настай болохоор одоо цэцэрлэгээ төгсөөд одоо 1-р ангид бэлэн болсон байна. За энэ хугацаанд ерөнхийдөө аль болох монголоор ярих хичээдэг боловч яг ерөнхийдөө ярьдаг нэг инг тэгэрээ ингээрээ гэсэн өнцгөөс л хамгийн их монгол хэлээ ашигладаг юм байна гэж бас сүүлийн үед хараад байгаа. Яг ном унших тал дээр бол жоохон үгийн баялаг бол монгол хэл дээр маш их дутагдaltaй байгаа. Чех бол англи хэлээр бараг шууд ус цасаар ингээд тийм төрхөөсөө л ингээд орчноосоо болд юм уу? Одоо зурагтан дээр юм тавьсан чи англи хэлээр үздэг. Тэгээ англи хэл нь чех хэл болоод ингээд хувирчиж байгаа болохоор ерөнхийдөө монголоор ингээд суурьтай биш мөртлөө хамгийн их ярианы хэл нь болохоор чех англи дээр. За нэг ийм нэг дутагдaltaй таал гэх юм уу, давуу тал гэх юм уу яг юм сонир байдалтаас орчоод одоо бараг хүүхдүүдэд монгол хэлний хичээл заалахын эсвэл яг үндсэн монгол хэлний хичээлийн тийм сургалтанд хамруулъя гэсэн бас бодол төрдөг болоод байна. Ягаад гэвэл жоохон хоор тийм монгол хүн чинь ийм байдаг. Монгол хүний монгол хэлээр бичих ийм байдаг гэдгийг бас заа сурахгүй би чинь бас нөгөө ажил ажиллагээд манай нөхөр ажил ажиллагээд явахаар ерөнхийдөө хүүхдүүдэд маш их хаягдсан байна. Хаягддаг л да ерөнхийдөө энэ чи бүр за би зөвхөн өглөөний ээлжинд явдаг байлгүй өдөөс хойш хүүхдүүдтэйгээ мэдээж хамт байгаа. Энд чинь ээлжинд явдаг хүмүүс маш их байдаг. Өглөөний шөнийн ээлж, оройн ээлж гэдээ бүр ээлжиж явдаг хүмүүс баг хүүхдээс нарыг ээлжин дээрээ бүр авч зөрүүлж өгдөг гэдэг байгаа аахгүй. Тэгэхээр би тэрийг сонсох яана энэ хүүхдүүд чинь тэг юу бол тийм бол гэж бодогдохоор л тийм би бол бас жаргалтай 8 цагийн ажилтай нөхөр маань урт цагаар ажилдаг гэсэндээ бас урт богино 7 хоног гэж байдаг. Тэгэхээр их цаг бодно хүүхдүүдтэйгээ бас хамт байхыг хичээдэг. За тэгээд давуу тал нь гэвэл чехч маш тайван би одоо зам гараал манай хүүхдийн цэцэрлэг зам гараал хүүхдийн сургууль. Ингээ бүх сайтай бид нэр хүүхдүүдэд автобус унаагаар зөв хэмжиж шаардлагатай. Нэгдүгээрт. Дээрэс нь одоо энэ нэг газараа 10 жил бараг амьдарсан байгаа болохоор одоо хуршүүдээ бүгдийг таньдаг. За ийм болохоор бүх хуршүүд маань энэ эдний хүүхдүүд тэр тэний хүүхдүүдийг бараг ингээ танихаар хэмжээний маш олон жил амьдарчаар нэг газараа суурин байвал бас зүгээр юм байна гэж үзсэн. Нэг байраа солиод ингээд нөгөө тахасаа илүү нэг олсон байран дээр ингээд байгаа тухтай байх юм бол бараг тэрнчэнэл ингээд өөр хүүхдүүдтэй хамт байх юм бол яг л нөгөө нэг орчин яг нэг ижил бүх орчныхаа хүмүүсийг бүгдийг ингээд таньдаг болохоор надад юм явж аюулгүй дээрэс нь одоо хин ямар нэгэн асуудал болов гэхэд бараг хин нэг хөө танаа хүүхдийн дэвжинэ гэж бараг мэддэг. Тийм болцооны болцсон болох. Энд бол маш тайван байдаг. Би бүр хүүхдүүдэд гаргаад гадаа салхинлуулсан өөрсдөө дангаараа гараад үлсэн ч гэсэндээ ерөөсөө аюулахгүй. Тийм байдаг. Тэгээд ер нь бол нэг газраа амар удаан байсны л давуу тал юм шиг байна лээ. Тийм байна тий. Тийм. Аги маань бас адилхан бас ингээд суши хийж байгаа ёо одоо тий. Ер нь суши гэдэг. Ер нь бол Чехад ингээд монгол хүмүүс маш олон хүмүүс ингээд маш олон гэр бүл байна шүү дээ. Ихэнх нь үйлдвэрт их ажилладаг. Харин та хоёрыг хийж байгаа ажил чинь надад таалагдаад идэх байхгүй. Суши чи бас ерөнхийдөө бол тий үйлдвэрийн хүмүүс чинь зайлшгүй шөнийн ээлж мэлж гэл ингээд бас их юу яадаг сурагтай байсан шүү дээ. Тэрийг бол бас арай давуу талтай байгаа тоххой тий. Ер нь бол за сургууль нь ер нь чамд ер нь ямар санагддаг вэ? Одоо Монголд чинь нөгөө 1-р ангиас чинь бид нар чинь нөгөө боо юм болдог да. Энэ Чех дээр ер нь тэгс нү гайгүй юу? Ер нь хүүхдийн 1-р анги яаж яах юм? Яг цаг хугацаанд нь зүгээр л нөө оршин суух газрын маань одоо юу гэсэн адрес гэдэг чинь одоо хаяг маань энэ чинээ байнгын байршилтай байгаа болохоор яг хаягаараа сургуультай бүртгүүлдэг. Хаягаас хичээлийн одоо хөтөлбөр яаж шахаж гэнэ гайгүй. Хөтөлбөр нь бол зүгээр ингийн штэ. Энд чинь нөгөө улсын сургуульд явдаг болохоор ямар ч тийм нөгөө юу ахгүй. Өглөө угаасаа 9 сарын 1-ндээ гүйж очиод
нөгөө нэг жагсаалт ордгоор ороод ингээл явж тэрнээс л нэг амар сүр Нөгөө Монгол шиг нөгөө гэрийн даалгавар үсэг мүсэг гэл нөгөө ингээл бид нар чинь ингээл хүүхдүүдээ шахдаг. Монголд чинь ингээл нэгдүгээр ангийн хүүхдтэй айлуу чинь бөөм хижигнээ болдог то. Ер нь энд тэхгүй нөө яаж яа ер нь. энд даалгавар байна шүү дээ. Даалгавар өгөхөөс Тийм богоц. ерөөсөө Манай Герман бас тэгсэн байхгүй яа. Хоёрхан хуудасны тэр нэг хоёр мөр. Айгу том бичгтэй. Бараг нүүр дүрмж гэдэг аа. Тийм том ингээ нэг хуруу бараг зайтай тэгж томоор бичдэг. Тэгээд тэр нь 2 мөрөөс 3 мөр бичээл даалгавар нь ерөнхийдөө дуустдаг. Тэгээ хүүхдүүд ямар ч стресс өгөхгүй байгаа даа хараад байхад. Тийм ерөөсөө стресс авахгүй. Тэгээд нэг хичээлээ давтан үзэхдээ 7 хоног ингээ нэг хичээлээ ингээ бариад үздэг. Тийм болохоор тэр хүүхдийг бүтэн 7 хоногийн турш нэг юмараа одоо олон талаас нь ингээ заадаг, харагддаг. Тэгээд тэрийг нь бүр ингээ сурсныхаа дараагийн өсөг дараагийн нөгөө шин еврог ордог. Дараагийн айгу дарамт багтай удаанаар ой тонд нь ортол сурах юм болов уу гэж үзсэн. Харин яг Германд бас яг тийм эсэм баггүй. Одоо жишээлбэл ингээд Монголд нэгдүгээр ангид орох юм бол одоо өстэй нэрэ үсэг мүсэг гэл ингээл нөгөө хүүхдүүд чинь уйлаад хуулаад бичээл ингээл ядаг ш. Тэсэн чи Германд ерөөсөө тгээгүй юм. Би одоо ингээд манай хүүхд одоо 5 дугаар анги хүрэхэд би нэгч стресс аваагүй нэгдүгээр ангиас эхлүүлээд яг л нэг ингээд нэг хүүхдийг тоглоотж байгаа юм шиг цэцэрлэгт байгаа сургуульд байгаа мэддэхгүй байжгаад анги өксөлчихөж байгаа за аюу сайн уу. Тэгвэл адилхан л юм байна систем нь. Нэгдүгээр анги нь болохоор багш нар нь бол тэгж тайлбарлаж байна лээ. Нэгдүгээр хүүхэд сууж сурах хэрэгтэй, анхаарал төвлөрөө сурах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө одоо хичээлийн хэрэглэл болон өөрийнхөө бүх юмыг одоо зөв хянаач ингээд байрлуулж яг зөв авч явах хэрэгтэй гэдгийг л ерөнхийдөө эхний нэг жил сургах, анхаарал төвлөрөлт өөрийнхөө юмыг хямдсан сурахыг л ерөнхийдөө зааж өгдөг. Тэрнээс дүүн тавьдаг. Тэрийг ингээд сайхан ингээд бичээд ингээ өгөө явуулчихдаг. Тэр нь болохоор өөрийнх нь одоо дүн тавилт гэсэн үг байхгүй. Өөрийнхөө юм их сайн хямдсан байна. Хичээлдээ сурсан байна. Анхаарал төвлөрөл сайхан байсан. Хүүхдүүдтэй харилцан холбоо үүсгэж чадсан. Нэг ийм юмар ингээд эхнийхээ хичээлийг төгсдөг. Тэгээд бүр 1-ээс 20-ын тоонд үсцээд эхний анги эхний нэгдүгээрийг төгсчдөг. Хичээлийн одоо мэдээж үсэг заах хэвээр үсгнийхаа нэг 50% нөгөө баг бүтэн үсгнүүдээ сураад дөнгөж холбож А, Б гэдгийг уншаад ба Б гэдгийг уншаад ингээд төгсч тийм билээ нэгдүгээр анги. Ийм зүгээр ерөнхийдөө сурах хамгийн ихний анги бол. Тэрнээс хоошоо үргэлжлээд бол мэдээж ингээд жоохон шахалттай явна. Гэхдээ нэгэн суугаа сурсан хүүхдүүд 2 дугаар ангиас эхлээд одоо бүрд рүүгээ орно л да мэдээж. Бүрд рүүгээ орно хичээлийнхаа бүх үсгийг үзэн. 2 дугаар ангиас гоё юм билээ тий. За өөр мөнгө бит хоёрын чинь хувьд одоо ингээд танилцаа дуудлаа хоёлаа сайхан дотно ингэж амьдрал дээр ингээд сайхан дотно харьцаатай олон жил боллоо. Мөнгөгийн маань хувьд бол маш юм хөдөлмөрч мундаг хүн байдаг л да. Одоо энэ Сара брэндийг ингээд Чех улс дээр хурдан түргэн оруулаад тэрийг илүү эрчимжүүлээрэ гэж бас миний хувьд ерөөмөр энэ манай мөнгөгийн хувьд бол юм тууштай байж чаддаг. Үнэн ч байж чаддаг гоё давуу талтай учраас эннийгээ сайхан илүү гоё өргөжүүлэрэ гэж бас ерөөмөр санагдлаа. Баярлалаа. Одоо ухрах зам байхгүй одоо тэр чигээрээ. Тийм шүү дээ тий. Энэ Сара брэндээ одоо ингээд ганцхан одоо хоёулынгийнхэн цаг ус жоохон төвчл байна. Ерөнхийдөө бол ингээд ганцхан юунда биш. Одоо Чехта биш Европын маш олон оронд байгаа хүүхнүүдтэй хүргээ дээрэс нь Чех хэл дээрээ түгээгээд Чех улсуудаас аль биесны эрхээ хөцөлтөрөө тэрийг бий болгож чадаарэ гэж бас дахиад хэлмээр санагдлаа. Гоё юм. Одохгүй тийх баха. Жохон цаг хугацаа орох хэрэгтэй. Одоохондоо дөнгөж танигдах төвшөнд явж байгаа. Сара брэнд маань үүсгэн байгуулаад 2 жил болж байгаа юм лээ. Бусд хүмүүстэй танилцах гэж нэлээ их цаг хугацаа л хэрэгтэй. Одоо бол нэгэнт байгаа бүтээгдэхүүний хэрэглэгчд нь олон болж иж цаг хугацааны ихээр хүн болгон мэддэг болох баха. За тэгээд манай подкастын урилгыг бас хүлээж авсандаа баярлалаа. Тэгээд одоо чиний гоо сайхны бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бүсгүүчүүдэд хандаж зөвлөх зөвлөмж юу вэ? Бас тэрийг хэлээчгөө. За тэгээд мэдээж анхны худалдаа авалтаа хийж үзээрэй.
өөртөө таалагдсан бүтээгдэхүүнийг хүмүүстэй танилцуулаарай. Дээрээс нь намайг дагадаг бол намайг дагаарай. Өшөө найзуудаас шир гэж болно шүү. Надад бол үнэхээр нээлттэй хэрвээ надаас зөвлөгөө авах эсвэл бол хүсэлт илгээх юм бол би бол өстой баяртай хүлээж авнаа. Дээрээс нь хариулахад үнэхээр бэлэн байгаа шүү. Тэгээд над руу чат бичээрэй, DM бичээрэй гэж хэлээ да. Үнэхээр баярлаж хүлээж авсан Сара брендийн бүтээгдэхүүнүүдээ үнэхээр та нартай танилцуулахад бол амбардан байна. Үнэхээр гоё таалагдсан. Үнэхээр энгийн хуурай арьстай хүмүүст маш их тохирч байгаа. Ялангуяа чигшил өгдөг. Хуурай одоо манай Монголын чинь нөхцөл байдал хуурай эрсдэл суул амьсгалтай шүү дээ. Тэгээд нэгэн зориулсан маш их чигшил өгөх бүтээгдэхүүн байгаа. Тийм болохоор Европт байгаа хүмүүс маань ярцсангүй бас чиглэг очинд амьдардаг болохоор бүтээгдэхүүний маань баг гамнаж хэвлээд байгаа мó гэмээр тийм баш багаар ордог бүтээгдэхүүнүүд шүү. Тэгээд нэг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд таны арьс бүр зүгээр уугаад авах шиг л тийм их мэдрэмж авнаа л гэж би хэлмээр. Тэгэхээр хуурай энгийн арьстай хүмүүс, тослог арьстай хүмүүс мань бас тохируулаад хэрэглэх бүрэн боломжтой. За баярлалаа. Тэгвэл тэгээд миний бодлоор ингэж бодож байна. Чиний Facebook хаягийг бас ер нь тааглана. Тэгээд холбогдох Facebook-ээс өшөө холбогдох юу байгаа вэ? Сарас брендийнхаа пэйж хаягнаас нэгээг байгаа юу Европын? Европын хаягийг бол нэгээг одоохон дээр өөрийнх дээр явж. Маань хүлээж аваад бас ингээ ярилцсанд маш их баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За баяртай.